Шижээ 2 ангийн 3 үеийн уулзалт одоо маш сайхан амжилттай зохион байгуулагдаж байна. Тэгээд энэ 3 үеийн уулзалтыг одоо зохион байгуулж байгаа Ахмадын хорооны одоо төлөөлөлтөд ярилцах гэж байна. Тэгээд Наранхуу ах одоо Ахмадын хорооныхоо талаар тэгээ мөн 3 үеийн уулзлын талаар товчхон яриад өгөх үү. За дахиад холбооны 2 дугаар ангийн Ахмадын зөвлөл нэртэйгээр 2000 онд анх байгуулагдсан байдаг. Тэрнээс хойш одоо анх 50 хүнтэй байгуулагдсан. Одоо 166 хүнтэй Ахмадын холбоо болоод өргөдсөн. Энэ жил 4 сараас эхэлж Ахмадын холбоо гэдэг төрийн бас байгууллага болоод ажиллаж байна. Манайх одоо 166 хүнтэй Ахмадтай 4 тэргүүлэгчтэй. Энэ 3 үеийн уулзалт бол Ахмадын холбоо байгууллагууд бол одоо жил болгон гэж уламжлал болгон явдаг уулзалт. Энэ коронагийн өмнө яваад тасраад одоо 2 жил болоод энэ жил энд зохион байгуулагдаж байгаа үед маш баяртай байна. За ингээд залуучуудаа аз жаргал сайн ажилд амжилт хүсье. За манай энэ үйл ажиллагаанд Улаанбаатар төмөр замын Ахмадын холбоо төрийн бас байгууллагын зохион байгуулагч Уран чимэг оролцож байгаа. За Уран чимгийнхаа сэтгэлийг сонсъё. За баярлалаа. Өнөөдөр энэ холбооны 2 дугаар ангийн одоо 3 үеийн уулзалт болж байгаад маш сайхан байгальтай, сайхан газар болж байгаад нь сэтгэл их өндөр байна. Тэгээд энэ уулзалтын ач холбогдол бол өнөөдөр энэ 3 үеийн энэ залуучууд, дээрэс нь дунд үеийнхэн энэ Ахмадуудаас суралцаж мөн эднээсээ сургаал одоо авч ингэж байдаг болохоор энэ маш их ач холбогдолтой ийм зохион байгуулалттай ажил юм аа. Тэгээ өнөөдөр энэ арга хэмжээ зохион байгуулсан энэ холбооны 2 дугаар ангийн дарга удирдлагууд, энэ залуучууд бүгдэнд нь ажлын амжилт хүсэж мөн энэ Ахмадуудаа бол урт удаан насаж дандаа эрүүл сайхан инээмсэж яваарай гэж хэлмээр байна. Тэгээ та бүхэнд баярлалаа. За яриа өгсөн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа арга хэмжээнд дээр уулзцгаая. За баярлалаа.